байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр үзэгчтэй яг одоо таны бүтээлийг телевизээр онлайнаар үзэж байгаа хүмүүст хандаад бас өөрийгөө төвчөн танилцуулаач гэж. Намайг Чавхлантын продюсер гэдэг Монголын орчуудын хэвлэлийн орооны гишүүн. Бүхнаар контемпорари урлагийн гишүүн уран баримлч байна. Таны бүтээлээс шууд ингээд хүүтэн зэвсгийн хамгийн гол хэрэглүүр бол сум харагдчихжээ тийм. Сумын хонгой нь энийг та энэ бол яг ямар зорилготой бүтээлтэй ашигладаг вэ? Тэгээд үзэсгэлэнгийн нэр бас нэлээд содон санагдаж байна. Эндэрт бас тайлбар өгөөч тийм. Хүчирхийллийн эсрэг болгож ерөнхийдөө сумны хонгойг ашигладаг. Хүнийг шууд буудаад алчж болно, үгээр алчж болдог. Тэр утгаараа ерөнхийдөө хонгойг ашигладаг. Урд нь болохоор Солонгост 18 онд бидээс үзлэн гаргасан. Тэгтээ хонгойтой биш. Яг энэ хонгойгоор ажиллаж эхэлсэн хугацаанд болохоор 2016 оноос эхэлж анх орчуудын хэвлэлийн эмэгтэйчүүдийн Мартин 8-ны үзэсгэлэнд анх зориулж эргэцүүлгээ бүтээл хийжсэн. Тэрнээс хойш хонгойгоор одоо хүртэл дагнаж байгаа. Урд нь битаасан үзэсгэлэн бол хонгойгоор гаргаагүй. Энэ удаад бол бүх яг хонгойтой ажлуудаа гаргаж байгаа. Үзэгчид ер нь хэр хүлээж авч ирсэн бэ? Одоо нэг бүтээлийг одоо нэг шиг гаргаж байгаа. Ерөнхийдөө айгуух тийм нөгөө сонирхдаг тэгэнгүүтээ нөгөө айгуу тийм хурц илэрхийлэлтэй байна. Тийм айгуу тийм нөгөө шидэмгий юм уу тий. Тэгэнгүүтээ нөгөө эмэгтэй хүн хийсэн гэж урдуусаа бодож байгаагүй гэж зарим хүмүүс хэлдэг тий. Тэгэхээр өнөөдрийн одоо үзэсгэлэн маань нийтдээ 20 орчим өдрийн турш гарах юм байна. Тэгээд нэр болон яг үзэгчд яг эндээс юу үзэх юм болоо. Тэгэхээр таны өөрийн тайлбар тийм. Миний өөрийн тайлбар бол ерөнхийдөө дайныг эсрэг үзэж байгаа, хүчирхийллийг эсрэг үзэж байгаа гаргаж байгаа тий. Бас нэрний хувьд. Нэрний хувьд бол яг бодолцоо үгэрч хүнийг бодож болдог. Шууд гохтараадч бодож болдог, ном сумарч тий харвж болдог, бодож болдог. Ер нь бол буутах гэдэг үгийн утга нь тухайн хувь хүн ямар ч утгаар нь яаж ч хүлээж авч ойлгож болох байх. Маш товч үгээр тодорхой ярьд юм байна. Яг үзсэн шиг одоо энэ тавьсан байгаа бүтээлүүд шиг. Баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна тэгээд яг богинохоо ярьцлах гэсэн бас энэ ярьцлага хэлээ. Үзэгчтэй хандаж миний уран бүтээлийн үзэсгэлэн гэрж үзээрэй. Тэгээд бүтээл болгон дээрээс өөрсдийн гэсэн дотоод одоо дуу хоолойг сонсох болно. Зарим бүтээлүүд нь гэх юм бол өөрсдийн гэсэн түүхтэй байгаа. Тий. Тэгээд ирж үзээрэй, сонирхоорой. Надаар тайлбарлуулаарай гэж. За та өөрөө бас байх уу өдрөө. Тийм байна. За бас жоохон өөр урлагийн талаар ганц яриасан. За. За тэгэхээр үйлдэлхэн урлаг гэдэг сүүлийн хэдэн жил. За ер нь хөх нартай холбож явах юм бол ер нь сүүлийн 20 жил ярьж болохоор түүхтэй юм л да. Та энэ үйлдлийн урлагийг Монгол үзэгчид яг яаж хүлээж аваасаа гэж бодож байна. Одоо ер нь үзэгчид хэр хүлээж авч байна. Нэг хэсэг бол айгу тийм ойлгодоггүй юм шиг санагддаг байсан. Одоо сүүлийн одоо 10-аад жилээс ч юм уу хүмүүс илүү их ойлгохыг хүсэж одоо сонирхож үздэг болсон, дэмждэг болж байгаа тий. Тэгэхээр энэ одоо үзэсгэлэнд та нийтдээ хэдэн бүтээл тавьж байна? Нийтдээ 14 ажил байгаа тий. Видео ажил бол нөгөө хөм гэр гэсэн утгатай тий. Одоо би өөрөө гэртээ байхдаа ямар байдаг вүлээ. Урлан маань бас яг бидний нэг хэсэг гэр гэсэн утгатай тий. Тэгээд урландаа бүтээлээ хийж байгаагаар эхлээд план зургуудыг авсан байгаа. Тэгээд дараа нь проектороор тусгаад тэгээд дахиад өөрөө урд нь ороод тэгэл одоо сонсох туртай хөгжмөө сонсдог ч юм уу тий. Гэртээ хүн яаж байдгийг тиймэрхүү юг харуулсан. Тусаа нэг тий энгийн л.
За энэ яг нийтлэг асуулт гэж магадгүй л дээ. Таны ойлголтоор буу яг одоо яг юунд зориулсан бэ? Та ер нь энэ төрлийн одоо сонирхолтой хүмүүс би бол буу тийм зэвсэг техникийн бүр сонирхол бүр байхгүй, бүр буунаас өөрөө айдаг. Тийм. Ер нь хүйтэн зэвсгээс ерөнхийдөө хутга, сэлэм ер нь тэднээс маш их айдаг тийм. Хүмүүс айдагчнаас болов. Юу штэ ингээд гараа аваад энэ судас руугаа бас ингэж их магадлалтай штэ. Ер нь бол хотоо шоуг тийм буу тиймэрхүү юмнуудаас л айдэн штэ. Ер нь бол тий. За ингээд ямар ч тасан танд амжилт хүсье. Дараа чи уран бүтээлээ бас яг энэ мэтчлэн амжилттай нээгэрэй гэж хэлмээр баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн уран бүтээл өндөр амжилт хүсье. Байна уу? За. Тэгвэл ярьлаа шүү. Баярлалаа. За. Яг энэчлэн хувьд бол үнэхээр манай хөхнөр контур урлагийн төвөг галерей дээр маш олон сонирхолтой юм үзлэнгүүд гарч эхэллээ. За өнөөдөр бол манай одоо баримлч артист одоо Пүрүсүрэнгийн үзэсгэлэн өнөөдөр нэгдэх гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө манай галерей бол контемпорари концепцлог чиглэлээр ажилладаг бүтээлчдэг гаргадаг. Сар болгон бол яг цэвэр юм контемпорари концепц үзлэнгүүд гараад явна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол үнэхээр манайхан бол шинээр сонирхолтой үйлдэл эхэлчлээ. Тэгэхээр Пүүжэгийн бүтээлүүд бол ерөнхийдөө бол урд өмнө зарим хэсэг 1-2-ороо өөр үзэсгэлэн тавигдчихсан бүтээлүүд байгаа. Энэ бол зүгээр анх бол энэ санаагаа бол өөрөө энэ сумны хонгоо гэдгээр энэ хэлбэр орон зайд яаж бүтээл болох вэ гэдэг өөрөө тэр концепт олцоод тэгээ ингээд хэсэг юм сэдвтэй юм тусгай нэртэйгээр юм бүтээлүүд хийгээд явсан. Тэгээ энийг бол сая бид нэр ярилцаад энийг нэгтгэхэд ерөөсөө юм нэг концептоор нэгээд бие даасаа үзэсгэлэн болгоё гэдэг санаагаар. Тэгээ энийг нэр өгөхдөө бол би өөрөө энэ дээр нэг хонгоо гэж юу н хаанаас бий болдгийг тий. Мэдээж одоо буунаас хонгоо бий болдог гэдэг нь биш тий. Хамгийн гол нэг буудалцаан гэдэг нэг үйлдэлээс юм бий болоод байна. Тэгэхээр буудалцаан гэдэг дээр бид нар ерөнхийдөө энэ үсдэнгийн концептыг нэрлсэн. Тэгэхээр ер нь хүн төрлөختөн ингээд хүн гэдэг амьтан анх нь буу гэдэг зэвсэг зохиочод буудалцаа гэдэг ихэлсэлт. Тэрнээс үлдэж байгаа уул мөр нь ерөөс хонгоо л байгаа. Тэ. Тэгэхээр энэ хонгоо гэдэг энэ хаасаагүй цэргийн сургууль болсон юм уу эсвэл спортын бууны сумны хонгоонууд гэдэг энэ тэндгүй хонгоонууд хэвтэж байгааг бид нар харж л байдаг. Тэгвэл тэр хонгоог Пүүжэ бүтээлч маань өөрөө энийг концепцлог юм контемпорари баримл гэж хэлнэ. Би бол энийг нөгөө яг бол нэг элементээр маш сонирхолтой үйлдэл хийж байгаа болохоор энэ концепцлог үзэсгэлэн болж байгаа байхгүй юу тий. Тэгээ энэ бүтээлийг нийтэд нь бол аваад үзэхээр нэг зогцоор нь ингээд өнөөдөр ингээд бие даасан үзэсгэлэн болгож байгаа нь бол буудалцаан гэдэг нэрэн доор бол энэ концептыг бол үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгэхээр энэ дотор байгаа юмнуудын сэдв агуулгууд нь хоорондоо өөр боловч жишээлбэл зарим нь бид нар юу руугаа буудаад байгаа тий. Юу руу буудаад байгаа ингээд тэгэхээр бид нар хүн руугаа буудалцахаасаа илүү жишээлбэл амьтан, байгаль, гариг дэлхий тий маш олон юмор буудаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ санаа агуулгыг бол Пүүжэгийн бүтээлд илүү тусгацсан байгаа. Өшөө болохоор бол яг энэ дээр нэг сэдвчсэн нэлээд хэдийн бий л да тий. Магадгүй одоо бидний мэдгээр халах голын дайн ч юм уу хилэмтүүлэлтэй холбоотой ч байгаа тий. Өшөө нэг өөр юм нь бол нөгөө энэ одоо зүрх сэтгэлдэж буудаж байна гэдэг юм уу тий. Ер нь буудалцаан гэж юу гэж ойлгох ёстой ч юм уу тий. Тэгэхээр тэр утгаараа үзэх юм бол энэ тэнд байгаа
Над бол тэнд гар утас хэлэгдсэн тэр тархины инсталляшнтай юм энэ инсталляшн бол бас сонирхолтой байгаа. Өнөөдөр энэ гар утсаар ингээ хоорондоо мессеж өчөж байгаа, ярьж байгаа энэ бүхнүүд бас л буудалцсан байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ илэрхийлүүд нь нийлээд энэ зохицороо бол энэ үйлчлэнгээ илүү сонирхолтой болгож байгаа. Шүү бол эндээс юу харах вэ гэвэл энэ бүтээлүүд нь бол зарим нь хэлбэр хөдөлгөөн орон зай үүсгэхээс илүү инсталляшн бас лайт мета артууд энд тавигдсан байгаа. Тэгэхээр энэ үйлчлэнгүүд бүхлээр нэг зохицоор нь харах юм бол хүмүүс энэ гол юмыг сайн ойлгож чадна. Хоорондоо энийг мэдэрч хамтарч хүрлцэж хүртэх боломж нь бол энд байгаа. Тэгэхээр зөвхөн ганцхан ширхэг хонгойг харчаад энэ маш олон ингээд юм байдаг юмыг цуглуулад өөрөө ингээд нэгтгэхэд энийг ингэж арт болгож чадсан нь бол энэ пүүжиг бүтээл нь бол энэ концепт нь илүү сонирхолтой жинхэнэ одоо арт гэдгээр урлаг гэдгээр үзүүлж байгаа болохоор энэ үзэсгэлэн бол нэлээд сонирхолтой үзэсгэлэн болж байна л гэж хэлмээр байна. Тэгээ энэ дотор байгаа бүтээл сэдв болгоно өөр нэртэй боловч ерөнхийд том агуулгаар бол хоорондоо бүгд холбогдож байгаа тийм. Тэгээ энд ирээд ингээ нэг үзэж сонирхоорой. Дараа нь бол бид нэр маш олон юм өөр элементтэй сонирхолтой үзэсгэлэнгүүд бид нэр дамжуулаад дараагийн юмд бол гараад байна. Тэгэхээр бид нэр хөх нар дээр бол үзэсгэлэн зохиохдоо бол зайлшгүй бид нэг 2-7 хоноод юм уу нэг тийм арт ивент хилцүүлэг за мөн хөгжим яруу найр гэдэг ийм маягаар бол тийм арт хилцүүлэг явуулж байгаа. Тэгэхээр энэ 2 хоног дараа бол бас тэр хөтөлбөр хийж чинь. Тэр үед бас эргээд сонирхолтой мэдээ өгье.